Төмөр замын хажууд гэртээ нэг хүүхэн байж гинэ. Вагон байрны хажуугаар өнгөрөхөөр л шкаф нь хятнаад болдоггүй. За тэгээ засварчин дууджээ. Засварчин шкафанд нь орж суугаад яг аль хэсгээрээ хятныг харах гэж вагон өнгөрөхийг хүлээж суулаа. Гэнт хүүхний нөхөр ирэв. Үүдэнд нь эрэгтэй хүний хоёр гутал нөхөр хар урдаараа гүйж шкафаа найлаа. Ногшууж юм ба. Өгшөө чи итгэхгүй байх л та. Гэхдээ би вагон хүлээж санаа. Сумын төв орохоор канистртай юм барьсан залуухан эмэгтэй зогсож байтал мотоциклтэй залуу хажууд нэр зогслоо. За өөрхөө өвсгөө минь. Сумын төв арай. Би ч сумын төв орохоор явж байна. За суугаад яв. Наа канистртай юм чи юу юм айргөө. Үгүй. Төгөлсөө. Биш ээ. Нэрмэл юм уу? Үгүй бензин байгаа. Бензинээр яах гэж байгаа. Та нарыг мэдгүй хэн байсан? Айн цахад очиод бензин дуусчлаа л гинэз. Ингээд яава Адамыг араар нь тавьсан уу? Юу хэлээд байгаа. Угаасаа л хоёрхан хүн л байсан шүү дээ. Гэхдээ Эрдэнэтэд хүнийг сармагчнаас үүссэн гэж нотлоод байдаг юу гэж ойлгох вэ тэгвэл?